Ядуу тариачин ирийн домог. Дандаа баян тариачтаар бүрдэл болсон нэг тосгон байж гинэ. Тэдний дотор үгээгүй ядуу ганц тариачин ир байдаг юмсан ч. Бусд нь баян болохоор түүнд дээрлэхэж Ноорхой гэж нэр өгчээ. Ноорхой бүх насандаа ганц үнэ олж маллахсан гэж туйлаас хүсдэг боловч ядуугийн харгаагаар үнэ авах мөнгө олддоггүй байлаа. Ноорхой нэг өдөр эхнэртээ ингэж ярьж гинэ. За охоо, эхнэр. Ингэж насан туршдаа үнэ маллахгүй байж өөр зохихгүй. Манай нагц чинь мужаан шүү дээ. Түүнд очиод мод зорж нэг модон дугал сээлээд бас түүнийг үнэний тохирох хүрэн улаан бодгаар бодож янзлаад өг гэж хэлье. Энгүүл нэг мэдхэд модон тугал маань өсөж томроод үнэ болчихгүй шүү гэвэл энэ саналыг нь эхнэр нь ч бас зөвшөөрж гинэ. Тэднийхэн мөрөөдлийг хангаж нагц нь модон тугал сээлээд хүрэн улаан бодгаар бодож бас хүзүүгээрэн хөдөлдөг нугастай болгож өгч гинэ. Маргааш өглөө нь айлуудын үхрийг бэлчээрт гаргахад нь мань Ноорхой үхэрчнийг дуудаж "За охоо, мөн үхэрч нь арай ихэж нэг тугал олж авлаа. Чамд өгч бэлчээрт гаргая. Ганцхан миний тугал биеэрээ өчүүхэн тул чи алган дээр авч явбал зүйтэй байгаа" гэж. Үхэрчин "Тэгье, хариулалгүй яах вэ?" гэд модон тугалыг авч явжээ. Бэлчээрт очиод өвсөнд оруулвал нөгөө модон тугал зогсож чадахын хамтаар бас хүзүүгэн хөдлөгөж харагдав. Түүнийг хараад үхэрчин "Гүйэр өвс идэж байгааг нь их удахгүй гүйж харайхан л дээ" гэж бодлоо. Орой болж үхрийн бэлчээрээс буцаах болгоход нөгөө үхэрчин модон тугалд хандаж зогсож чаддаг, бас өвс идэж чаддаг хойно бас явж чадах ёстой. Чам шиг залхууг бас алган дээрэн авч явна гэдэг яр шиг угаата гэд бэлчээрт нь орхичход явж бодлоо. Орой үхэр бэлчээрээс ирэхэд Ноорхой гэрийнхэн үүдэнд гарч зогсоод модон туглаан ирэхийг хүлээж байлаа. Үхэрчин ирлээ гинэ. Гэвч Ноорхой модон тугал үзэгдсэнгүй. Гайхтан үхэрчнээс асуувал тэр бэрэ "Гойдор чинь нугын өвсөнд хошуугаа хийчгээд явах шинжгүй болохоор нь орхичихлаа" гэжээ. Ноорхой уурлаж "Яаж угаач нь тэр вэ? Зүүн чи бусдын үхрийн адил хандаж миний тугалыг эзэнд нь эргүүлэн авчрах ёстой биш үү?" гэж өгүүлж гинэ. Тэндээс Ноорхой үхэрчнийг дагуулж түүний үхрийн хариулсан нугад ирлээ. Гэтэл хэн нэгэн хүн олж яваад явсан бололтой нөгөө тугал нь алга байжээ. Үхэрчин "Модон тугал хаа голдоо л гэж нэг тийшээ гүүгээд явж байгаа биз" гэж тоомсоргүй өгүүлвэл Ноорхой уурлаж "Тийм би, чи тэгнэ баха. Удна байх" гэд үхэрчнийг дагуулж тосгоны ахлагчийн дочлоо. Ахлагч үхэрчин хүн өөрийн тоомсоргүйгээс тугалыг алга болгосон учраас Ноорхойд түүний төлбөр болгон нас гүйцсэн үнэ өг гэж тушаажээ. Ингэж тариачин ир Ноорхой түүний эхнэр хоёр насаараа мөрөөдсөн үнэгийн олж авч гинэ. Тэр хоёр хязгааргүй баярлсан боловч аз тутахад ганц үнэгийн тэжээх чимэгч өвсгөө байжээ. Одоо яах вэ гэж хэлэлцээр үнэгийн алж махыг нь шуудлан давсалж тавиад арьсыг нь Ноорхой авч зах дээр аваачиж худалдаад үнээр нь нэг тугал олж ирэхээр хот явжээ. Замдаа нэг термин дэрэг дүр гарвал өрөөсөн далавчийг нь хуг зогсон нэг хар хэрээтэй дайралдаж өрөвдөгтөн түүнийг авч үнэнийхэн арьсанд боогоод явж гинэ. Энэ үеэр тэнгэр эвгүй болж хүчтэй салхилан бороо орхон ховингаар асгасан адил болсон учраас мань Ноорхой арга буюу эргэж тэрэмчний дэрээд гэртээ нэг шөнө хонуулахыг гуйжээ. Тэрэмчний эхнэр гэртэн ганцааран байсан боловч Ноорхой гуйлтыг зөвшөөрч "Ор тэнд дэвссэн сүрэл байгаа. Түн дээр унт. Идэх уух юмар манай ховордоо байна"
гээд хэрчим талах зүсэн бяслаг өгчээ. Ноорхоо тэрэмчний эхнэрийн өгснийг идчихээд унд хар хэвтлээ. Хажуудан үнэнийхэн ширэнд боолгоотой хар хэрийг нь тавьж гинэ. Тэрэмчний эхнэр түүнийг аян замын урдад ядраад унд жорглоо гэж боджээ. Энэ үеэр багшламтан тэднийд морилон ирлээ. Тэрэмчний эхнэр багшламтныг их л додон ээлдэг зан гаргаж өгтаад "Миний нөхөр одоогор гэртэн алга байна. Хоёулаа хамтарч үдшийн зог барья" гэж өрн оруулжээ. Тэд хөгжилтөө яриа үүсгэж элдв амттныг гарган тавьж байхыг сонссон Ноорхоо нойрхулжж арааны шүлсийн гоожуулан агаартэгдсэн цоошны сайхан үнрээр ходоодон баяжуулан аваа. Тэрэмчний эхнэр шарсан, хайрсан, чансан, хуурсан элдв хоолыг өрн тавьж бас нарийн бовны тавг засаж шил дарс тавилаа. Тэр хоёрыг ширээнд суугаад зооглож эхэлтэл тэдний хаалга тогших дуун гарав. Өн чимээгээр тэрэмчний эхнэр сандарч "Яадаг вүлээ багшламтан минь? Цаан чинь манай нөхөр ирлээ" гэв. Тэгсний шалмаг хөдөлж шарсан махан зуухны хөндийд шилтээ дарсан тэрэн доогуур хийж хайрсан ногоон нь дэвсгэр дор нуугаад тавгтай бовон орон доогуур тавьж бүгдийг нууж амжлаа. Эцэст нь багш ламан хувцсныхын шүүгэнд оруулж дүгжид нөхөртөн хаалгаа нээж "Ашгүйтэй чи минь нэрвүү? Үгүй энэ тэнгэрийн байж байгааг ёстой усан галав юулах гэдг л болж байх шиг байна" гэж өгүүлэв. Нөхөр нь гэртэн орж ирээд сүрэл дээр хэвдэж байгаа Ноорхог харснаа "Юун хүн энд байдаг вүлээ?" гэж асуув. Энэ үү? Нэг ядууэр гаднах бороонд цохиулаад орох оронгүй хонуулаач гэж гуйж ирэхэд нь оруулаад байгаа юм. Би байсан ч жаахан талах бясалгаа өгөөд тэр сүрэл дээр очиж унт гэж хэлсэн юм гэж эхнэр нь өгүүлэв. "За яахав унтаг. Харин над нэг идчихмэр юм байвал өгөөж эхнэр" гэж тэрэмчин эрэг хэлэхэд эхнэр нь "Юу өгдөг вүлээ чамд? Манайд талах бяслаг хоёроос өөрхөн идчихмэр юм ховрол байна шүү" гэж өчөв. "Зүгээрээ дээр чи надад шаг хийсэн хоол болно. Тэднийг нааш нь тавьчих" гэснээр тэрэмчингэр Ноорхойд хандаж "Чи босож надтай юм идэж уухгүй юу хөө" гэлээ. Ноорхой тэр дуунаар хурдан босож тэрэмчний дэргэд хурж очин ширээнд нь суулаа. Тэд өдшийн хоол зооглосны дараа тэрэмчингэр Ноорхон авч яваа үнэний ярьс түүнд боодолтой хар хэрэг хараад "Үгүй ээ, чиний авч яваа юмс чинь ямар учиртай юм байна та" гэж асуулаа. Ноорхой "Тэр чинь чухал юм. Альвааг урдчлан хэлдэг овдөө суугаа юм" гэж хинэггүй худал хэлв. "За тэгвэл надад урдчлан зөгнөж хэлэх юм байдаг болов уу?" "Байж ч болох юм та. Гэхдээ энэ шувуу 4 удаа уг хүндийн зүм бэлэг айлдаж 5 дахь удаагаан өөртөө тайлахыг шаарддаг юм шүү дээ." Энэ үг тэрэмчин эрийн сонирхлыг хөдлөсөн тул тэрбэр Ноорхог гуйн шалж нэг зүн хэлүүлэж гэж шаллаа. Ноорхоо залг гаргаж хэрээнийхэн хүзүүг чанга базаж ваг гэтэл нь чанга гуаглуулбал тэрэмчингэр "За юу гэж зүн айлдав?" гэж асуулаа. Ноорхой "Амтлаг дарс дорчин байна гэлээ" гэв. "Сайхан хэрэг байна та" гэснээр тэрэмчингэр очоод дэр дороос шилтий дарс гаргаж авчирлаа. "Дахиад нэг хэлүүлээч" гэв. Ноорхой хэрээнийхэн хүзүүг бас нэг базан гуаглуулад "Шарсан мах 100-нд ч байна гэлээ" гэв. "Юун таатай хэрэг вэ?" гэснээр мань тайрамчин босон очиж 100-ныхын хөндийгөөс шарсан мах авчирлаа. "За хөө 3 дахьыг нэг хэлүүлээч" гэв. Ноорхой бас л урддал хөдөлж хэрэг гуаглуулаад "Хайрсан ногоо дэвсгэр дорчин байна гинэ" гэв. "Үгүй юм сайхна" гэснэн тэрэмчингэр очиж хайрсан ногоог авчираад "За
Одоо дөрөвдхийг нэг хэлүүлчих гэж говь. Мань норхоо бас л урд адил хөдөлж нэг гуайглуулснаа тавхта бав оронд орчин байна гэлээ гэв. Энд ч бас хэлтгэл үг гэснэн тэрэмчингээр очиж тавг дүүрэн амтад бав авчирч тавилаа. Тэр хоёрыг ширэндэн хормилохоор суух үед энэ бүгдийг нөхрөөсөө нуусан тэрэмчний авга үхтлийн айж орондоо нойтон голтой амтэн одоо яана гэж алмарын хэвдэж байжээ. Тэр ямар боловч шүгэнийхэн түлхүүрийг өгөхгүй гэж нуулаа. Тэрэмчингээр хэрэг тав дахь удаан юу хэлэх болоо гэд сонсхийг тэсэн ядан хүлээж ноорхойг шаардвал тэрвэрэ. Юу боловч эхлээд хоёулаа энэ бүгдэн идэж ууй. Тав дахь нь нэг олигтой юм биш юм шиг байна гэлээ. Ингээд амттныг идэж архиан уугцоор ноорхой хэрв тав дахьыг хэлүүлвэл юу өгөх вэ гэж шалгаав. Харилцан шагнал ярилцаж суусаар тэрэмчинээр 300 алтан зоос өгөхөөр тохиролцов. Ноорхой хэрэгэн барьж аваад хүзүүгэн чангахан шиг базан нэг гуайглуулбал за юу гэж байна гэж тэрэмчинээр тэсвэр алдан асуулаа. Хувцасны чинь шүүгэнд чөтгөр орчихсон байна гэлээ гэв. Үүнийг сонссон тэрэмчингээр нэгэнт тийм бол тэр чөтгөрийг чинь хөөж гаргая гэд эхнэрээс нь түлхүүрийн шаардаж авч шүүгийгэн онгойлгвол энэ бүгдийг сонссон лам багш баригдахгүй хичээж харавсан сум шиг годхийн гарч тэр чигээрийн зугтан алга болов. Үүнийг харсан тэрэмчинээр "Гүйэр энэ чөтгөрийг чинь би бишхүүл үдсэн юм байх чинь юу вэ?" гэж гайхах зэрэгцэн өгүүллээ. Маргааш өглөө нь мань ноорхоо тэрэмчин ирээс 300 алтан зоос тоолж аваад хумгүй арилж өглөө. Гэртэн эргэж ирсэн хойнон аажмаар аж ахуйн өөд татаж сайхан байшин барьж цадгалан суугуулжээ. Ноорхоо ингэж хөлжиж угааг ажигласан бусад баян тариачид түүн татаархаж "Муу ноорхоо лав алтан зоосоор бороо ордог" гэж үлгэрч ярьдаг. Үнэхээр тийм оронд очоод ирсэн байгаа. Авахта гараар биш хүрзээр малтаж уутаар биш шуудаагаар авчирсан байх гэж ярилцах болжээ. Ингээд түүний мөнгө яаж олсон учрыг хэлүүлэхээр тосгоны ахлагчинд дуудуулав. Ноорхой тэнд очсноо "Онц чин болоогүй дээ. Алсан үнэнийхэн арсыг авч хотороод 300 алтан зоосоор худалдаж ийм боллоо" гэж хариуллаа. Баян тариачид ноорхон үгийг сонссноо түүн шиг мөнгөтэй болохыг хүсэмжлэн гэртийн харимагц үнэнүүдэн алж арсыг нь өвчин аваад аваачиж зарахаар яарцгаав. Тосгоны ахлагч мөн энэ хэрэгээс хоцорсонгүй. Бас үнэгийн алаад манай хүмүүс та нараас төрүүлж ярьсан борлуулна. Та нар хүлээцгээ гэж тушаал гаргав. Тэгэд ходод очиж худалдаачинд үнэнийхэн арсыг өгвөл хариуд нь дөнгөж 3 алтан зоос өгчээ. Дараа нь бусад тариачдыг очиход үнэнд нь түүнээс бага зоос өгч сүүлдээ би энэ олон арсаар юу хийх вэ гэд бүр авахан болчихов. Ноорхойд нэглэгдэж үнэнээс нь салсан тариачид түүнээс өшөө авахын тулд тосгоны ахлагчид заргын бичиг өргөн барьж залдлаа. Үүний түнд ямар ч буруугүй хөөрхийн ноорхойд алах ял цааж нэгэн дуугаар батлаад нүхэлсэн ёроолтой модон торхонд хийж усанд хаяж шийтгэхэр тогтлоо. Ноорхойг барьж авчираад бас хойдохыг нь уншуулахаар лам багшийг залж авчирлаа. Дараа нь ламын уншлахад саад болгохгүй гэж цугларсан тариачдыг төр тараав. Ноорхой лам багштай хоёулахнан үлдээд гарвал тэр нь нөгөө тэрэмчнийд хөглөж явсан лам байлаа. Тэгэхээр нь "За ламтан минь, би таныг тэр нэг удаа шүүгэнээс гаргасан. Одоодоо хариуг бодож намайг энэ модон торхонд хийх ялаас гарга" гэж хэлв. Яг энэ үеэр тэндээс хол биш газарт нэг хүн хонь хариулж яваа үзэгдэв. Ноорхой түүнийг муу тандгийн гадна бас тэр хончин тосгоны ахлагч болохыг ихэд санаархан хүсэмжилтгийг мэддэг байв. Тэгэд байдаг чадлаа гаргаж түүнд дуулдахаараа "Үгүй би яасан чгүй.
бүх ертөнцийн хүн цөмөрөн шаардлаа гэсэн ч би болохгүй гэж хашгиран үг ойлов. Үүнийг сонссон хончин ноорход ойртож очоод юу болов ноорхоо? Юу чадахгүй гэдэг юм бэ гэж асуувал ноорхоо. Эднэр намайг хэрвээ тэр модон торхонд орж суувал тосгоны ахлагч болгох юм гинэ. Би яалаач гэсэн тосгоны ахлагч болохгүй гэм гэв. Тэгтэл нөгөө хончин тосгоны ахлагч болоход ердөө ийм хийм шаардлагдаг юм бол би чиний оронд ороод суучихъя л да гэж. Ингэж хэлхийг жохомхоо хөсөж байсан ноорхоо хэрв чи энэ модон торхонд орж суудгийн бол тосгоны ахлагч болно шүү гэж итгүүлэн өгүүллээ. Хончин сайхан боломжийг алдчихвээ гэсэн шиг яаран модон торход ороход нь ноорхоо торхны их ёроолыг нүхэлж орхиод түүний хариулж явсан хоныг хөн одож юм. Багшлан буцаж очоод тариачдад хандаж би хойдохыг нь уншчихлаа. Одоо та нар өөрсдөө мэд гэж юм. Тэр даруй өшөргсөн тариачид дэрж модон торхыг голын зүг өнхрүүлэн авч яваа. Том торхонд өнхөрч байгаа хончныг би тосгоны ахлагч дуртаяа болно шүү гэж хашгирахт нь тэд ноорхог бас л даажигнаж байна гэж бодоод. Эд ч гэсэн чамаар ахлагчаан тавья гэж бодож байгаа. Ганцхан чи эхлээд усны ёроолт юу байдгийг үзчихэд гараад ир гэж дооглон хариулв. Дараа нь хончныг голын усанд хийж живүүлээд ноорхогоос өшөөгөн авсан гэж сэтгэл ханамжтайгаар гэр гертэн харьцгаав. Тэднийг гэртэн харьцгаахад ноорхоо суурхон туужгсан бас харж явлаа. Гайхаж шалдарсан тариачид түүнийг угтан тосож ноорхоо чи чинь хаанаас гараад ирв? Наа тууж аваа суурхон чинь чиний хүү гэж зэрэг дуу алдан асууцгаалаа. Ноорхоо тэгэлгүй яах вэ? Минийх. Би тэгээд голын усны ёроолд орвол бүр гүнд нэг их өвсдөө нугад олон хонин сүрэг бэлчээрэлж байгааг үзлээ. Торхныхон ёроолыг цөм цохиж гараад нэг суурхон таслан авч хөөж ирлээ. Гэвэл шунал нь бадарсан босод тариачид тэгээ тэнд чинь дахиад олон хон үлдэв үү гэж асуув. Тоолж барах харахгүй. Цаг хязгаар нь харагдахгүй бэлчиж байна лээ. Та нар төдийгүй хэдэн та нар шиг төрөлцгөр байна гэж ноорхоо хариуллаа. Баян тариачид зөвлөлдөж нэг суур хонтой болвол ямар сайхан бэ гэж ярилцлаа. Энэ ярианд оролцсон тосгоны ахлагч би төрүүлж орно. Та нар намайг хүлээж бай гэж тушаалаа. Тэд бөөнөрөн голын хөвөнд очвол салхи намуун учир ус тунгалгаар мэлтэлзэн урсаж түүнд туссан хурган цагаан үүлний сүүдэр талд нь үнэхээр уснаа хон бэлчиж байгаа шиг харагдаж байжээ. Шунал нэгтэж шулан болсон тэдгээр баяжчуула хонь нь харагдаж байна. Яасан олон хонь вэ гэж хашгиралд нь дайрлаа. Тосгоны ахлагч тэднийг хориглон зогсоож би төрүүлж оръё. Хэдий хэрийн багаг урдчилж үзэж танилцсан зүйтэй. Хэрв үнэхээр хүрэлцмээр бол би та нарыг дуудана гэж хэлээд төрүүлэн орлоо. Жаахан явсан хөл алдан уснаа живхэд сарвалдсан гарыг нь харсан тариачид дуудаж байна, даллаж байна гэсээр хуйлар нь дагаж ороод живж өгцгээвэ. Тосгоны бүх баячууд ингэж шунлаар сүйдэж ноорхоо ганцаараа их баялагийг эзлэн чарган суух болжээ.